Танд Америк, Канада, эсвэл Японы найз байгаа юу? Хэрвээ тийм бол таны найзын тэтгэврийн мөнгийг яг одоо бид нар аваад ашиглаж байгаа гэж боддоо. Учир нь улс орон бүр өөрийн гэсэн тэтгэврийн сандаа бөгөөд тэрхүү мөнгөө зүгээр хадгалаад хавд араад ээж болохгүй. Юу нь ямар ч мөнгийг идэвхтэй байлгаж өсгөж өгөх нь хамгийн чухал. Тийм ч учраас тэтгэврийн сангийн мөнгөө аюулгүйгээр бас зөвгөөр өсгөж өгжүүлэхийн тулд сангийн саядууд мөнгөө олон төрлийн сагсанд хуваан хийдэг. Үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө, магадгүй засгийн газрын бондуудыг худалдаа авдаг. Өөрөөр хэлбэл олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьцааг худалдаа авах юм. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргана гэдэг нь нэг үгээр итгэл гэж хэлж болно. Энэхүү итгэлийг компани засаглал ил тод нээлттэй байдал зэргээр олж авах хэдий хамгийн чухал нь тэрхүү мөнгийг хэн нэгэн дайргал болгож өгч болохгүй, байгаль орчны сүйтгэх төсөлд ашиглаж болохгүй, хүний эдийн зөрчил тохиолдолд ашиглаж болохгүй зэрэг хамгийн чухал шалгуурууд байдаг. Манай улсад энэхүү итгэлийг олж авсан хэд хэдэн үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалтын компаниуд бий. Эдгээр компаниуд дэмжин таны найзын тэтгэврийн мөнгө, нэг Монгол ажилчны сарын цалин, нэг жижиг Монгол компани сарын орлого, бүр цаашлаа татвар хурамж болон манай улсад шингэдэг. Гэтэ мэдээж таны найз тэтгэврийн мөнгөө цаг хугацаанд нь тоо ёсоор авах нь баталгаатай. Яаж вэ гэдгийг дараагийн контентоос үзээрэй.